Зохиолыг бичсэн Саруултын дуу оруулсан Ами Толны байшин 9-р хэсэг. Ариуна өөрлөө нь мацах тэр олон амьтныг нэг гараараа түлхэн нөгөө гараараа чулуун тагийг нээх гэж хийжээ. Эмгэнч түнд туслан цаа талаас нь түлхэн. Эмгэн "За охин минь. Урдлаарай. Чамайг наад амьтанд чи бүчих нь байна" гэж орилж байв. Чулуу харшиж төмөр шиг тажигнан чимээ гарна. Таг баг-багаар хөндөөрөхөд доороос хүйтэн хий савс хийж хамар сэтлэг чийг даан гарлаа. Тагийг онгойлгосон даруйд тэдгээр амьтад алга болж ариуна эмгний зүг тайвшран харахад тэнд эмгэн биш. Харин жавхлан тагийг түлхэн нээж байх нь тэр. Батагийн төр хүлээ битгий над тагааны болохгүй гэж орилох дуунаар ариуна жавхлан хоёр ухаан орж эргэн тойрноо харав. Тэд газар хэвтэх ба авсны тагаас хоёул зэрэгдүүлэх нээж байв. Толгой дээр нь намжилмаа багтай наргагүй нэ. "За хонгорууд минь маш их баярлалаа. Та хэд байгаагүй бол энэ хөсрийн хөнгөлд үүрлүүлдэх нь байна шүү. Даанч бидний замын хүрээтэл салах бололтой. Та нар энэ хогийн дэлхийд байж зовж байхаар дэв ажинд очиж жарга" гээд тэр гурав руу гараараа далайхад гурвал хоолойнд боогдож дээш өргөгдөж эхлэв. Амьсгаан баг багаар давчтаж Бата бараг л ухаан алдаж эхэлж байлаа. Яг энэ үед нэг хар сүүдэр намжилмааг мөргөх шиг болоход түүний ухаан балартаж Бата ариуна жавхлан гурав газар дунав. Бата хоолоогоо барин ханиалгаж байгаад намжилмааг мөргсөн сүүдрийн зөгнүүдээ нэлгэн харуулаа. Тэр сүүдэр аажмаар тодрон үзэгдэнэ. Тодорсоор царайн танигдах дагаан болоход Батагийн нүдэнд нулимс зээлэгнээд ирэв. Бата чангаар ээжээ хэмээн орилж оюунагийн зүггүйн очив. Тэр сүүдэр бол 30 жилийн өмнө сургаггүй алга болсон оюунагийн сүнс байлаа. "Оюуна. Иш өрөн минь. Яах гэж энэ хоол ирж өөрийгөө аюулд оруулва. Яасан том болоо вэ?" гээд нулимс урсган Батаг хариу тэрвэрнэ. Батагийн нулимс үл тогтон "Би таныг маш их сансан. Таныг алга болсноос хойш өдөр бүрл таныг хайх гэж хичээдэг байсан" гэв. Даанч ээж хүү хоёрын энэ уулзалт тийм ч удаан үргэлжилсэнгүй. Намжилмаа босон ирж ууртаагаар хайших чин "Чи юм өчүүхэн хилдэрхий. Надаас ямар удаан зогтваа. Ашгүй өөр гараад ирэх шүү. Гайгүй. Би та хоёрыг гүр тамт байлгаад өгье" гээд тэдний зүг матсан дайрав. Оюуна түүнийг тосон тэмцэлдэж байх зураа Бата руу хандан "Зүгт хүү минь. Би түүнийг удаан барьж дийлэхгүй. Аль болох хол яв. Тэр нэгэн сэрэгсэн болохоор маш хүчирхэг болсон. Энэ нутгаас хурдан гар" гэж орилж байв. Батач самгардан яахаа мэдэхгүй хэсэг зогссноо ариуна жавхлан хоёрын зүг харайлав. Тэднийг сэрэх гэж оролтонд татаж угзарсан ч нэмэр байсангүй. Арга мухард нэг нэгээр хаалганы зүг чирэн явж байтал ард нь хөлийн чимээ сонсогдох үед эргэн харвал хаш төмөр ариуна гурав гүйлдэн орж ирэв. Батагийн дотор найдварын оч бий болж баярлан тэдний зүг орилно. Хаш ариуна төмрөө гурав хонглоор дамжин доош бун ирэхэд асар хүчтэй нүргэлэн тэмцэлдэх хоёр сүнсний тулаан огтлаа. Тэдний зүг гайхан харж байтал хажуухан талаас Батагийн орлох дууг сонсоод яарангүйж очицгоо. Ухаан алдсан ариуна жавхлан хоёрыг хараад гэрэл мамыг шин уйлж
Би та нарыг хэрэггүй гэж хэлээ үсттэй гэж орилон ариунаг сэрэх гэж оролдоно. Бата одоо энэ талаар яриад хэрэггүй. Энэ хоёрыг хурдхан эндээс аваад гар. Би ээжтэй туслана. Гээд намжилмаа оюуна хоёрын зүг харна. Энэ үед орж ирсэн цагаас оюунагийн сүнсийг харан таг гөлрөн байсан хаш ухаан орон. Ээж? Чи чин оюунагийн хүү юм уу? Гэхэд Бата тийм ээ. Чиний ячаар насаараа өнчирсэн хүүхэд ч юм байна, новш минь. Зохиолыг бичсэн Сар ултын